Сайн байцгаана уу та бүхэндээ одоо энэ цаг хугацаанд энэ хорон мөчтөн амьдарч одоо баяртай байна. За тэгээд ерөөхдөө энэ өөрийгөө дайчлах гайхамшиг гэдэг энэ Батчаргал гэдэг нэг номноос гойс нэгдсэн зүйлээ явуулцъя. Та баян болохыг хүсэж байна уу? Та ийм ухаантай юм бол яагаад ядуу амьдрна вэ гэсэн алдартай асуулт байдаг. За тэгээд ерөөхдөө уншигч тань одоо баяжих замаа дөнгөж эхэлж буй хүмүүс зориулсан сайтнуудын зөвлөгөөг хүргье. Манлайлагчтай нөхрөл амжилтанд хүрэхэд нөлөөлөхөд хүрээлэн буй хүмүүс хичнээн их нөлөөлдгийг та төсөөлөхгүй байж болох юм. Үннийг хэлэхэд танил тал авяасаас илүү амьдралыг засч өгдөг. Хүн өөрийн мэдлгүй харьцаж буй хүнийхээ сэтгэл зүйн нөлөөлөлд орж түүнтэй адил дадал зуршилтай болж бие авч явах байдлыг нь хуулбарлаж байдгаа тэр бүр анзаардаггүй. Тамирчин хүртэл өөрөөсөө хүчтэй өрсөлдөгчтэй тэмцэлдэх үед л хамаг авяас чадвараа дайчилж өндөр амжилт гаргадаг. Тиймээс үргэлж амжилттай яваа хүмүүсийн дунд байхыг хичээ. Үргэлж өөрөөсөө дээгүүр яваа хүмүүстэй нөхөрлөх гэж оролд. Тийм Конор Макгрегор ч гэсэн ерөөхдөө маш сайн тамирчтай ижил сайжирсан байл л тийм. Боломжоо ашиглаж чинь тэгээд ерөөхдөө бүхэл боломжууд ямар боломж олцоо гарсан тэрийг ерөөхдөө ашиглаа тийм санаа байна. Байнга уншиж ин. За тэгвэл хүмүүс өдөр бүрл хуурагдаж, мэхлэгдэж, төөрч бодилж байдаг. Энэ бүхэн мэдлэг нимгнээс үүдэлтэй. Ялангуяа санхүүгийн мэдлэг нимгэн хүн байнга ийм байдалд ордог. Тэд бүгд дампуурч дуусдаг. Хүн мэдлэгийн төлөө мөнгө олдог гэдгийг бүү март. Байнга суралц, дандаа унш. Та борлуулалтын менежер бол дандаа борлуулалттай холбоотой ном унш. Хэрэв та багш бол мэргэжлийн болон уран элтгэх тухай өгүүлсэн ном зохиол уншиж байх хэрэгтэй. Энэ мэтчилэн байнга уншиж хэнийг ирж өдөрт доотоол 1 цаг ном уншихад зориулаасай. Номноос ядаж нэг санаа олж амьдруулах гэж зүтгээ. За энэ үрээн зөв сонго гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт яг нөгөө сайтнуудын баяжих замаа 5 хэсэгт хуваадаг нь батлагджээ гэж байгаа. За энэ бол маш чухал 5 хэсэг юм шиг санагдсан надад. Ерөөхдөө 1-р хөрс, 2-р ус, 3-р нарны гэрэл, 4-р сайн үр, 5-р зөв арчилгаа гэж байгаа. Тэгээд дараагаар нь дуртай ажиллаа хийх хэрэгтэй. Тэгээд маргааш хийх ажлаа жагсаах хэрэгтэй. Ерөөхдөө маргаашийн төлөвлөгөөгөө. Тэгээ орлогынхаа 30%-ийг хадгал гэж байгаа. Тэгээд ийм байна. Тэгээд бүгдэнд бол асар их боломж хүч биш. Өөртөө итгээрэй, итгэл найдвараа бүү алдаарай.